Чингэлдээ Сүхбаатар дүүргийн 26 туслангийн аман дахь 18,216 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлэхээр хот шийдсэн. Өнөөдрөөс ирэх 9-р сарын 15-ны хүртэл хугацаанд туслангийн газрын өмчлөх хүсэлтэй иргэдийг нийслэл дүүргийн өмч харилцааны газарт бүртгэх юм. Хэрв өөрийн биеэр очиж цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй иргэд www.cigland.cig.Улаанбаатар.cig-ийн сайтад нэвтэрч захимаар бүртгүүлж болно. Өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр захим сайтад хандаж бүртгүүлсэн иргэд дахин мэдээлэл оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох хэсгээ мэдэхгүй нууц кодоо мартсан бол имэйл хаяг болон утсан дэрсэн зурвасаа эргэн санаарай гэж зөвлөлөө. Одоогоор 600 гаруй мянган иргэний бүртгэл нийслэлийн өмчийн харилцааны газарт бий. Харин өмнө нь захимаар газар өмчлүүлэхээр огт хандаж бүртгүүлээгүй иргэд www.cigland.cig.Улаанбаатар.cig-ийн сайтаар дамжуулан бүртгүүлж газар өмчлөх хүсэлтэд бичих ёстой. Хэрвээ шинээр бүртгүүлж байгаа бол бүртгүүлэх гэдэг хэсэг рүү орохоор яг ийм формыг бол бүглэх ёстой. Өөртөөгөө холбоотой бүх мэдээллийг бүртгүүлж орно. За бүртгүүлж орсны дараа одоогийн байдлаар бол 22 үйлчлэгээ гэж ярьж байгаа. Энэ яг өнөөдрийн байдлаар бол эхний нэг үйлчлэгээг бол нээж байна. Тэгэхээр өнөөдрийн эхний нэг үйлчлэг Зуслангийн газрыг өмчлөх гэдэг энэ хүсэлтийг дараад та өөрийнхөө Зуслантай холбоотой бүх мэдээллийг оруулна. Зуслангийнхаа та газрын нэгж талбарын дугаар зэрэг бүх мэдээллийг мэддэг байх ёстой. Тэгэхээр тэр бүх мэдээллүүдээ бичээд өөрийнхөө хүсэлтийг илгээх үед утсаар нэг удаа баталгаажуулах байгаа. Тэгээ гар утсаар баталгаажуулна. За баталгаажуулснаар бол өмчийн харилцааны газрын дотоод системээр өмчийн харилцааны газрын мэрэгчлэтнүүд бол энэ өргөдлийг 14 хоногийн дотор шалгаж үзээд ямар ч асуудалгүй бол өмчлөх эрхийг бол өгөх байгаа. Туслангийн бусад шинээр газар олгох бус хуучин туслангийн газартай эзэмших гэрчлэгээтэй айлуудад өмчлөх эрхийг инхүү олгож байгааг нийслэлийн өмчийн харилцааны газраас дахин онцлсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас хийсэн тооллогоор нийт 40,000 орчим өрх туслангийн газарт сууршиж амьдардаг. Сүхбаатар дүрэгт 17, Чингэлдээ дүрэгт 9 туслангийн ам бий. Амбурд газрын ерөнхий төлгөө хийж баталсан. Нийт 40,000 59 гэр бүлийн хэрэгцээний газраас 21,483 нэгж талбарыг өмчлөх боломжгүй гэж тооцжээ. Харин Баянзүрх Сонгой архан дүрэгт байх туслангийн ам газруудыг хэсэгчлсэн ерөнхий төлгөөнд орж батлагдсны дараа газрыг нэрэгдэд өмчлөх юм байна. Ерөнхий төлөвлөгөө болон хаягийн зураг төсөл нь батлагдсан. За төлөвлөлтийн суурь мэдээлэл бүрдсэн ингээд шинчилсэн хаягаар бүртгэгдээд явах болцоотой 26 ам байна. Энэ 26 амн дээр бол суурин болон хээрийн судалгааны ажлуудаа нэлээд наривчилж хийсний үндсэн дээр бусад шаардлагатай бэлтгэл хангасны үндсэн дээр ингээд өнөөдөр иргэдээс газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, хянах, шийдвэрлэх энэ үйл ажиллагааг эхлүүлэх болцоотой болж байгаа. За энэ 26 ам бол Сүхбаатар дүүрэгт тарах устай, Цолмон цэн, Бэлхийн даваат, Майнд, за Гоодой, Баян булаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандаатын богино, Хуурай мохор майхан толгой, Санзай, Сэлб, Сэлх, Шарга морт 100 мод гэсэн 19 ам байна Сүхбаатар дүүрэгт. Чингэлдээ дүүрэгт болохоор Жигжид, Яргайт, Арсогоот, Гүнт, Ойн булаг, Шатавлан, Яргаатын богино гэсэн ингээд 7 аманд тус өмчлөлийн ажил эхэлнэ. Хуулиараа ойн зах усны өрсөлдөөнтэй газраас 100 м-ийн зайд иргэд газар эзэмших өмчлөх хэрэгтэй. Гэвч Чингэлдээ Сүхбаатар дүүргийн туслангийн амуудад газартай иргэдийн ихэнх нь бусдынхаа орох гарах гарцыг хаасан. Эсвэл ойд голын хажууд хашаа татаж байшингаа барьсан зэрэг зөрчилтэй. Энэ тохиолдолд тухайн газрыг өмчлөх боломжгүй. Хэрв дээрх зөрчлөө арилгавал дараа нь газар эзэмшлийн гэрчлэгийг өмчлөхөөр сольж болох юм байна. Туслангийн газраас гадна 2015 оноос өдийг хүртэл нийт 5 удаагийн захим газар өмчлөлийг явуулж 71,165 иргэнд газар өмчлөх гэрчлэгийг нийслэл алгажээ. Удахгүй дахин 68 байршил захим газар өмчлөлийг явуулахаар зураг төсөл ерөнхий төлөв гаргаж байгаа нийслэлээс мэдэгдлээ.